Тэгэл мөртлөө авга Павагийн эрдэм мэдлэгийн түүхэн товчоон. Дамбын ловгсөрн нь 1972 онд Ховд аймгийн Жаргалант суманд айлын 2 дахь хүү болон мэндэлсэн билээ. Аав ээж хайртай хөгшин ээжтэйгээ алтайн ноёлог их улсын салбар сүрлэг хөгсөрхийн нуруунаас их аван мэрэлзэн урсах алдарт тунгалаг буян тол. Монгол газрын дээвэр болсон их хайрхан алтай таван богдоос ихтэй галдан бошхтын үйлдүүдийг ивэлдээ багтаасан Ховдын голын хөвөөгөөр нутаглаж дурсамж дүүрэн аз жаргалтай багнасаа өнгөрөөжээ. Тэрээр өөрөө хошигнон ярихдаа би Ховд аймгийн Эрдэнэ бүрэн, Мянгад, Буянд, Дууд, Ховд, Жаргалант зэрэг олон сумдын нутгаар нутаглаж явсан. Аймагта нутаг үзэж хүн таньсан цөөн хүний нэг шүү гэдэг байлаа. Ээж нь багт нь өхөөрдөн Пава гэж дуудснаар энэ нэр өөрийнх нь жинхэнэ нэр мэт олны дунд түгэж түүний нэрийн хуудас болсон нэр болов. Их нутаг багнасаа дурсан ярих бүртээ миний нутгийн шувууд нь хүртэл доогуур нисдэг хэмээх шүлгийн мөрийг хэлэх дуртай. Павана бусад хүүхдийн адилаар 1979 оны намар Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургуульд оролмоо багштай 1-р ангид хэлсэн орсноос хойш түүний эрдэм номын их харгуйд гарах зам тавигдаж хожим өөрөө дурсан ярихдаа би энэ насандаа багшийн буянтай төрсөн хөөн гэж олон удаа хэлдэг байв. Баруун хязгаарын эрдмийн их уур хай болсон алдар суун цуурайтсан Ховд аймгийн 1-р 10 жилийн дунд сургуулийн алтан үеийн түүхт багш нараар эрдэм номд хөтлүүлэн цаашдын амжилтын батсуураа тавьсан нь миний хамгийн азтай үеүүдийн нэг хэмээн дурсан ярих дуртай байлаа. Дунд ангиасаа эхлэн математикийн гүнзгий ангид элсэн орж ачид багш даш дондогтойгоо учирсан нь амьдралынх нь эргэлтийн томцыг байв. Ухаан далай номоос ихтэй амжилт бүтээл багшаас ундрахтай гэдгээр Монгол Улсын гавьяад багш алдарт жижиг хэмээх даш дондог багштайгаа учирснаар математикийн шинжлэх ухааныг богино хугацаанд гаргуун эзэмшиж хөдөөний сургуулийн багш шав хоёрын амжилт Монголд яригдж эхэлсэн үеэс Ховдын Пава бус Монголын Пава болон өсөж өндөөж ирсэн. Даш дондог наран дорж багш нарын удирдлагын дор Монгол Улсын сурагчдын математик, физикийн олимпиадаас 1988, 1989 онуудад мөнгө хүрэл медалийг хүртэж энэ амжилтаа баттган 1991 онд Монголын оюутны улсын физикийн олимпиадаас алтан медаль хүртсэн багтам амжилтуудыг гаргалаа. Пава багшаа дурсан ярихдаа би нэг удаа багшаа их баярлуулсан юм. Олимпиадын эхний өдөр би хамгийн өндөр оноотой гарч ирлээ. Шандас шалгасан хүнд бодлогод байсан. Бүгдийг нь бодов. Өөртөө итгэлтэй байлаа. Олимпиадын 2 дахь өдөр өмнөхөөс өөж хүнд бодлого ирж бодож дуусчаад гараад очисон багш маань санаа зовонгүй өөдөөс угтаж за яав гэлээ. Тим бодлогод ирлээ. Би ингэж тэгж гаргалгаа гаргаж бодлоо гэсэн сайн байна гэд бид хоёр нэг шил ундаа авч Монгол Улсын их сургуулийн үүдний саадан дээр ундаагаа хувааж угаад багш руугаа харсан чинь нарны өөдөөс багш минь ер бусын сайхан нэмсгэлж сууж үлээ. Би урд нь багшийг хизээж тэгж мишээж байхыг нь хараагүй гэж дурсдагсан. Тоо бодох нь ухаан биш. Уран бодох нь математикийн урлаг гоо сайхан шүү гэж сургадаг байсан гэж багшаа үргэлж дурсаж насан туршдаа бийсээ хүндэлж хаач явсан багш шав бийсээ магтах нь бахархалтай. Улмаар Пава 1989 онд Монгол Улсын их сургуульд элсэн суралцаж физикийн шинжлэх ухааны бакалаврын зэргийг 1995 онд дүүргэв. Англи хэл би даан сурч дипломын ажлаа англи хэл дээр бичиж хамгаалсан нь түүнийг ямар хичээнгүй нотлох зүйлсийн нэг яагарахгүй муу юм. Эртний сударт хичээнгүйгээр эрдмийг товчлно гэснийг тэрээр амьдралаараа үлгэрсэн их хүмүүс. 1997 онд Италийн Триесте хотод олон улсын онлын физикийн төвд мэрэгжил дээшлүүлэн суралцах үеэс Монголын биш дэлхийн Пава болох гараа нь эхэлжээ. Тэрээр удаан бодсны эцэст эдийн засгийн шинжлэх ухааныг бие даан судалж хан уул дээд сургуулийн захирал Монгол Улсын гавьяад багш Дэмбэрлийн удирдлагын дор 1 жил гаруй хугацаанд товчлон сурч шалгалтаа өгөхөд Дэмбэрэл багш улсын шалгалтын материал дээр нь онд сайн бизнес хийвэл буянгийн жаргал сайхнаас ч хол явна.
эдийн засгаа хөөвөл ерөнхий сайд хийх хүн хэмээн өөрийн гараар бичиж өгчээ. Хан уул дээд сургуулийг богино хугацаанд онц дүнтэй төгссөн нь түүний бас нэг бахархалт түүх байлаа. Цаашид 2001 онд Америк нэгдсэн улсын Колорадо хот дахь Денверийн их сургуулийн эдийн засгийн ухааны магистр, 2007 онд Нью-Йоркийн Рочестерийн их сургуулийг эдийн засгийн ухааны докторийн зэргийг хамгаалав. Энэ сургуулийн докторийн хөтөлбөрт элсэж орсон 10 хүний 8 нь сургуулаа ямар нэг шалтгаанаар орхидог. Эсвэл хугацаанд ажлаа дуусгаж чаддаггүй нь ямархуу чансаатай сургууль болохыг илтгэх нь гарцаагүй. Сургуультай элсэн өрөөд өөрийн их багш алдарт Марк Бистэй учирсан нь түүнийг дэлхийн эдийн засагч болохын эхлэл байв. Пава тэр үеэс аавын хан овгоор буюу Монголын дамбаа гэгддэг болов. Түүний багш Маркийг салбарынхан нь Марк бол яг л бурхан шиг гэж ярьдаг нь салбартаа ямар нэр хүндтэй эрдэмтэн болохыг харуулна. Мөн тэрээр Нобелийн шагналтан 2 багштай учирч хичээл заалгаж номд хөтлүүлж явсан нь эрдэм мэдлэгийн оргил, эрдэм шинжилгээний тэргүүлэх игнэнд хэрхэн суралцж байсныг нь илтгэн. Энэ үед Монголын Пава биш, дэлхийн дамбаа болж эдийн засгийн шинжлэх ухааны салбарт нэрээ гаргаж дэлхий дээгүүр элен халин нисэх цаглбар бичигдэж эхлэв. Лавг сүрэн нь өөрийгөө цаг ямагт бэлтгэж, өөртөө өндөр шаардлага тавин, шинжлэх ухааны салбарт биеэ зориулалтаа зэрэгцүүлэн ажил хөдөлмөрийн алтан шар зам дээрч түүхээ бүтээж байлаа. Лавг сүрэн нь ажлын гараагаа 1995 онд физик техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж, 1998-аас 1999 онд Монгол даатгал улсын үйлдвэрийн газарт гадаад даатгалын менежер, 1999-өөс 2001 онд Америк нэгдсэн улсын Колорадо хот дахь Денверийн их сургуулийн эдийн засгийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан, 2006-аас 2007 онд Америк нэгдсэн улсын Чикаго хотын Нортвестерний их сургуулийн санхүүгийн тэнхимд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 2007-оос 2014 онд Канадын Конкордиа их сургуулийн эдийн засгийн тэнхимийн туслах профессор, 2014 оноос Associate Professor, 2014-өөс 2016 онд Монгол Улсын хурлын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2018-аас 2019 онд Канадын Конкордиа сургуулийн эдийн засгийн тэнхимийн магистр, докторийн хөтөлбөрийн захирал, 2020-оос 2024 онд эдийн засгийн тэнхимийн дэдэрхлэгч, 2025 оноос эдийн засгийн тэнхимийн фул буюу бүтэн профессороор дэвшин ажиллаж, шинжлэх ухааны ноён өндөрлөг болсон Хойд Америк төв буюу Америк болон Канада улсад өөрийн амжилт карьерийн оргилд гарлаа. Доктор профессор Лавг сүрэн нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ. 2011 оноос их дээд сургуулиудын хоорондын тоон эдийн засгийн судалгааны төвийн судлаач, 2016 оноос хөдөлмөрийн эдийн засаг судлалын сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, 2024 оноос их дээд сургуулиудын хоорондын тоон эдийн засгийн судалгааны төвийн шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа. Тэрээр хөдөлмөрийн эдийн засаг болон түүний динамик, макро эдийн засгийн мөчлөг ба статистик загварчлал, олон секторт эдийн засаг, хэрэглээний эконометрик болон тоон шинжилгээний арга гэх үндсэн чиглэлүүдийн дагуу судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл төөрвж, хөдөлмөрийн эдийн засгийн сэтгүүл, Европын эдийн засгийн тойм, эдийн засаг, статистик, тооцооллын эдийн засгийн тойм зэрэг дэлхийн шилдэг нэр хүнд бүхий импакт фактортай сэтгүүлд 10 гаруй эрдэм шинжилгээний бүтээлээ нийтлүүлэн дэлхийн эдийн засагчдаас рейтингээр Аз тивд номер 1, Хойд Америкт 16-д ирэмлэгддэг нэрт эрдэмтэн болж Монголын дамбаа алдар нэрээ зураатуулж байлаа. Доктор профессор Лавг сүрэн нь Канада улсын Конкордиа сургуулийн бакалавр, магистр, докторийн төвшний оюутнуудад макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засгийн динамикс, хэрэглээний эконометрикс, агсан болон дунд төвшний макро эдийн засгийн онол, олон улсын санхүү, эконометрикс, хөдөлмөрийн эдийн засаг, макро эдийн засгийн зарчмууд зэрэг хичээлүүдийг заахын сацуу 30 гаруй магистр, 15 гаруй докторантыг удирдан чиглүүлж, судалгааны арга зүй, шинжлэх ухааны ёс зүйг хослуулсан онцгой сургалтыг явуулж, дэлхийн төвшний эрдэмтдийг бэлтгэжээ. Түүний шавнар нь өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа бөгөөд ялангуяа Япон, Канада,
Европ, Монголын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад удирдагч багшийн нэр төрийг өндөр түргэн амжилт гарган ажилласаар байна. Доктор, профессор Лавг Сүрнэн олон улсын өндөр зэрэглэлийн эрдэм шинжилгээний хурлуудад урилгаар оролцсон, өөрийн судалгааны 100 гаруй илтгэлийг хэлэлцүүлж өндөр үнэлгээ авч байлаа. Түүний судалгааны ажил энэ цагт хүчээ авч олон эрдэмтэд түүнийг нь бүтээлдээ татаж сонирхон судалж байгаа нь. Доктор, профессор Лавг Сүрнэн дэлхийн чансаатай Монгол эрдэмтэн болохыг нотлоно. Тэрээр олон улсын их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажилладаг Монголын эдийн засагчдын холбоог байгуулж, тэргүүнээр нь ажиллаж, олон улсын эрдэмтдийн оролцоо бүхий эрдэм шинжилгээний хурал болон сургалтыг Монгол цууга эдийн засагчдад болон оюутнуудад зориулан удаа дараа зохион байгуулж ирсэн манлай эх орондоо ээлтэй дэлхийн эдийн засагч байлаа. Ховдын Баава маань дэлхийн дамбаа болж, сурсан эрдэм эзэмшсэн мэрэгжилдээ эзэн нь болж, олон эрдмийн ажлууд дээр шинжлэх ухааныг урагшлуулах тэргүүнийг найнд ажиллаж, олон грантуудыг хүртэж, олон эрдэм шинжилгээний нийтлэлүүдийг даян дэлхийд танилцуулан, хорвоогийн өнцөг улам бүрт урилгаар очиж, илтгэл тавьж, цаг наргүй хөдөлмөрлөж, өөртөө өндөр шаардлага тавин эрдэмтэн хүний үлгэр жишээг үзүүлэн, уруудаж өгсхийн шатаар бус үргэлж өөдөө амжилт ололтын замаар эрдэм мэдлэгийн ариун далаад жарган цэнгэж, эр хүний эзлэх эрдмийн оргилд гарч, их Алтайн хаан хүрэн бүргэд шиг их дэлхий дээгүүрээ эрдэм чадлаараа элен халин нисэж мөнхөрсөн нь эгэл мөртлөө Ауга Павагийн эрдэм мэдлэгийн цаглбар байлаа.